Хүүхдүүдээ сайхан амарцгааж гэнэ үү? Гадаа хаврын улирлыг цас мус хайлж, гол гойр хуурсаж, усны шувууд ирд мөн ичдэг амьтад ичээнээсээ гарч байгаа шүү дээ. Хүүхдүүдээ та нар минь ичдэг амьтдыг мэдэх үү? Нэрлээрээ. За багш нь та нартаа ичдэг амьтдын тухай ярьж өгье. Би бол баавгай. Баавгай би бүдүүхэлтэй, тоон биетэй, урд хоншоор сэсгэр ус, урт хумстай, тоом тавхайтай. Хойд хоёр хөл дээрээ босч явдаг. Баавгай би маш чанга хөрхрийн дуугардаг. Их хүч чадалтай шүү. Баавгай би хөвчийн ой модон дотор амьдардаг. Холимог холдон, маах, жимс идэх дуртай. Өвлийн хөдөн улиралд дулаан ичээндээ орж унтсаар хавар болохыг хүлээдэг дээ. Би баавгайн бамрууш би ээжээсээ 400-аас 500 грамм гардаг. Эхийнхээ сүүгээр хоолдог. Баавгай би зөвгийн балан дуртай. Бамрууш минь бүр чих дуртай. Зараа. Би бол зараа. Биеийн урт минь 19-оос 25 см. Жим минь 700-аас 800 грамм. 2-оос 3 см өргөстэй. Би хорхой шавж, өт, урамлын үндэс жимсээр хоолдог. Би урт шүмбүр хошуутай. Бас дэлдэн том чихтэй. Би ингэж дуурдаг. Ёж. Би урт хумстай хөлтэй. Аюул ирж буй холоос үнээр нь мэдэж өргөс бөмбөг болж өөрийгөө хамгаалдаг. Би алим жимсэнд дуртай. Намайг бүдий гэдэг. Бүдий би ихээс өргөсгүй төрдөг. 21 хоногийн дараа өргөс минь ургаж эхэлдэг. Эхийн сүгээр хоолдог. Би өвлийн гүйдэн болохоор дулаан нөхөндөө орж ичиж гүйдэн үеийг унтаж өнгөрөөдөг. Тарваг. Би бол тарваг. Миний биеийн урт 37-оос 63 см. Зүс минь элсэн шаргалаас халтар. Би өвсөн тижээлтэй амтан. Би хад чулуутай нөхөнд амьдардаг. Би хошгорч дуугардаг. Намайг мөндөл гэдэг. Би ээжээсээ 5-аас 6 сарын үед 30-аас 40 грамм төрдөг. Эхийнхээ сүүгээр хоолдог. Би хүйдэн улиралд газар доорх нүхэнд орж ичиж хавар дулаан орохоор гарч ирдэг. Хүүхдүүдээ эдгээр амьтдаас ичдэг амьтныг олж тохирох хөнгөөр ялгаж бодаарай. Анхаарал тавьж үзсэн хүүхдүүдэд баярлалаа. Баяртай.